Нэггүй. Байна. За одоо зүгээр. Нэггүй. Одоо зүгээр нэ. Тийм. За энэ техникийн асуудал биш шүү гэж. Цаанаасаа гівгэнт аудио юу гэдэг ингээд дуу хол юу voice байхгүй болсон. Тэгээд дахиад эхэлчихэ. Тэгээ манайхан шеэрлээ түгээгээд өгөр орой минь. Тэг өнөөдөр амралтын өдөр учраас хүн сүргийн сэтгэгдэл дөрвийгөө оруулж чинь тэгээд эрт оруулчлаа. Эрт лайв хийж дод. Ер нь даваа пүрга юу мегмар пүргаар хоёр явчих гэж бодсон. Тэгээд энэ пүрга их дамжаагүй учраас би гарахт оруулж байгаа. Тэгээд энэ хүн сүргийн сэтгэгдэл гэдээ яагаад нэрлэлчээд байгаа юм бэ гэхээр миний доор юм галзуу коммент бичдэг хүн сүрг байдаг байхгүй юу. Тэгээ би урд нь тэр хомосоидсууд лүмпэн оркуудын талаар тайлбарлаж ярьсан бас битсэн те. Тэгээ тэр хүн сүрэг чинь юм галзуу бичдэг. Тэгээ тэр галзуу хүмүүс зориулж би энэ лайв хийдгүү. Хамгийн гол нь яагаад тийм бичээд байдгийг яагаад ийм үнэн юм уу худлаа юм болов сэргэлдэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс рүү ялангуяа хандаж энэ лайв хийдгээ. Тэрнээс юу гэдэг тэр галзуу мөх эрдэнэ тэр галзуур дагдаг тэр хүн сүрэгт бол хэзээ зориулж лайв хийхгүй. Одоо тийм цаг цавч байхгүй. Тэгэхээр өнөөдөр хүн сүргийн сэтгэл дөрөөр юу ярих гэдэг юм бэ гэхээр өнөөдрөө оруулсан миний постонд ор байгаа хомосоидсуудын асуултанд тавиад байгаа тэр сэтгэлдлүүдэд нь зориулж хийж байгаа юм. Тэгээ эргэлдэж байгаа хүмүүс байгаа. Нэгдүгээр энэ хинэмээр газар төгснөө санаараа гэж байгаа. Тэгээ хоёрдугаар энэ нэг яалтын гэрээгээр Монгол улсын тусгаар тогтнолыг Сталин авчирч өгсөн ч гişгтэй юм мангуу юм ярьдаг. Гуравдугаарт нь тэр энэ Монгол ингээд балан дороотой сүнүүд дуусчихсан улсыг Орос ах ирээд яр тэмбүүнээс нь салгаад авцсан гэдэг юм таг юм мудаг дебил юм ярьдаг юм хүмүүст ор зөндөө сэтгэл битсэн байгаа. Тэгээд мэдээж эргэлзэж тэнгэлж байгаа хүмүүс байгаа. Тэгээд тэдэр зориулж лайв хийж байгаа. За тэг эхнийх нь мэдээж энэ хэний мороор газар төгсөн бэ гэж. Тэг хэний мороор ихлээр газар төгсөн бэ гэхээр монголчуудын мороор энэ хүн төрлөختний соёлт хүн төрлөختний энэ хүний зүй ёсны зам тэ энэ төр дулс хэрхэн байгуулагддаг тухай соёл иргэншил гэж юу хэлээд байгаа тухай тэ тэгээд энэ төр дулсын ёс уламжлалын тухай бичиг соёлын тухай тэгээд энэ соёл уламжлалын тухай шашин төрийн тухай тэрхэд маш олон зүйлийг манай Батхан энэ мангатуудад зааж өгч энэ өмд гоцлон өмсөж мэддгүү. Тэгээ одоо энэ Уралын нураас таачгаа тэр яг тэр Москва голынхаа иргэдээр өмд гоцлон өмсөж мэддгүү. Хэдэн варварууд байсан. Тэгэхээр тэр варваруудыг эмгтгэж нэгтгэж ингэж нэг хүн төрхөнд нь оруулж нүүр гарын угааж сургаж тэгээ бөөс хууснаас нь салгаж тэр өмд хамт өмсөж сургасан улсууд ч одоо энэ Уралын нурууны цааталт байгаа мангатууд ч одоо орсууд тэр мангатуудыг бид л бол хүн болгож авсан. Тэгээ хэний мороор газар төгсөн байг бол монголчуудын мороор мангатууд өнөөдрийн Орос орн чинь бий болсон юм аа. Нэгт. Тэгээ энийг үгүйсгэх та нар юу яагаад байгаа бол тэр Батхан гэсэн ном байгаа тэрийг унш. Тэгээ Батханы тухай ном байгаа Батхан гэсэн бүр. Тэгээд тэр номыг унш. Тэр Зэв Сүбэдэн байлдан дагуул гэдэг ном байгаа. Тэр хэн Яа Отгон баяраас гээгцэн түүхтэр ярьж илээ. Тэр Сүбэдэ баатрын тухай мухай гэдэг. Тэгээд тэр энэ монголчууд хаа хүртэл байлдан дагуулсан энэ мангатууд ямар юм байсан. Тэр Александр Невский гэж ямар хүн байсан те. Тэгээд яаж бий болсон энэ Орос орны тухай сонирхоод унш. Тэгээд тэн дээр ингээд монголчууд бид яаж тусалж дэмжлүүлэх хөл гарын угааж сургасан, өмд хамт өмсгөж сургасан, хаантай болгож сургасан. Хааны яагаад өмд готлон өмсөх ёстой, бичиг үсэг байх ёстой, хоолыг гараараа иддгүү өдр гэж зааж өгсөн тухай өдргээд. Ярих юм бол зөндөө юм бий. Одоо тэгээд энэ мангатыг чинь бид бүтээ суулсан. Тэр хэний мороор газар төгсөн мөнгө мангар юм ярьдаг хүмүүс. Монголчуудын мороор мангатууд
нэг соёл иргэншил өдөхөж утсан шүү гэдгийг хэлье. Тэгээд энэ монголчуудыг ингээд 20 дугаар зууны ихэнх үеэс ихтэй ингээд монголчууд нэг мөнхөж байсан нэг тийм баларцсан улсыг аваачаад ингээд мандуулсан юм шиг нэг юм галзуу юм ярьдаг. 1911 онд бид чинь өөрсдөө тусгаар тогтнолоо олцсон эрхчлөөгөө олоод авцсан байсан үе шүү дээ. Богд хаант Монгол улс манайх чинь хил гайлтаа татвартаа тий болзоодгоо мөнгөнд тэмдэгтээ. Тэгээ бид нар чинь олон улс Монголд байсан. Тэгээ олон улсын бизнесүүд Монгол дээрээ амьдарч байсан. Бид нар хаалганаас нааша төмөр зам тавьдах тухай энэ налаахын эрчим хүчийг юу түшиглээд эрчим хүчний станц байгуулах тухай гэдэг ингээд маш олон гэрээ контрактууд хийгдээд Германтай, Америктай хийгдэж явж исэн факт баримтууд бий. Тэгээ нэг бид нар чинь өөрсдөө гэсэн соёл иргэншилтэй байсан. Тэгээ тэр соёл иргэншил нь бидний энэ шашин соёлоор дамжиж бий болж исэн тий. Тэгээ одоо тэр завьяан дингийн хийчих гэх юм уу, тариатын хийд одоо тэр аршаантай завхны яруугийн хийчих гэх юм уу тий. Гэх мэтлэн ингээ маш олон ийм суурьшмал газрууд бий болоо. Тэр чинь ингээд явандаа иргэншил өөрөө бий болдог. Тэгээд тэр соёл иргэншлэлээ дагаад ингээд улс үндэстэн хөгждөг. Бид нар тийм 330 ийм Оросын энэ нэг тухайн зөвлөлд орсон түүхий эдийн бааз, мал аж ахуй түүхий эдийн бааз байдаг юм логистик тээвэр байгаа хийх шаардлагагүйгээр Монгол улс өөрсдөө соёл иргэншлэлээ хөгжүүлсэн. Тэгээд 700 гаруй 800-аас сүм хийдийн маань устгаж үгүй хийгээд бидний соёл иргэншлийг устгасан. Соёл иргэншил гэдэг байгаа юм чинь бидний энэ өөрсдөө энэ суурьшмал соёл руу орж исэн тэр иргэншлийн маань бидний түүхийг, бидний эрдэм мэдлэгийг те бидний бүх юмыг устгасан байхгүй да. Уламжлалыг те бидний ангаах ухааныг, бидний шинжлэх ухааныг, бидний ол дамжил болгоныг тэр сүм хийдтэй байсан. Тэрийг нь бүгдөө ингэ устгаад тэгээ тэрийг тээж исэн хүмүүс их алж хядаад тэр түүх соёлоо агуулж исэн тэр эрдэм мэдлэгтэй их стэйц юм аа тий язгуурт нь тэр алтан уургийнхны маань бүгдөө ингэ хядаж устгаад тэгээд нэг юм Homo erectus-уудыг бүтээж эхэлсэн байхгүй да 50-аад оны их үеэс. Тэгээ орсчих юм бодлого явуулаад тэгээ үндэсний бодлого гэдэг юм байхгүй тэгээ үндэсний мөн чанар гэдэг юм устгаад тэгээд нэг юм Homo erectus-ууд юм нөл парадокстой хоорондоо зөрчилдөг сэтгхүүтэй юм. Хүний хүний өөр төрөл зүйл шүү дээ Homo erectus гэдэг чинь Homo sapiens гэж хүнийг хэлээд байгаа бол Homo erectus гэдэг чинь хүний өөр төрөл зүйл байхгүй. Тэгээ энийг бүтээсэн юм аа. Тэгээд орсууд ингээд бидэнд нэг сайхан сэтгэл мэтгэл гаргаад байгуулж исэн гэ мангар юм яриад байдаг. Тэр үед нэг хоноо бид нар хэдэн 5-10% рублээр зарж исэн те. Ихэнхийг ингээ урагшаа юу хойшоо орс руу гаргаад өчтөг. Монгол малаа 25-20 сая хүрэх гээл чаддгүй байсан гэж бодохгүй да. Тэгээ хамаг малаа хойшоо ачуулдаг. Тэгээд ингээд нэг бүх юма дээрэмдүүлдэг, тонуулдаг. Замрын алтны уурхаа одоо энэ замрын алтны уурхаа байна. Бугантын уурхаа энэ тишгийн уурхаа нь ерөнхийдөө хил дагуу хөсгөлийн хойдлын ингээд тэгээд энэ хил дагуу алтны уурхаа муурхаг бид хэдэн төгрөгөөр өгжөөснөө ч мэдгүй шууд ачаал аваа гаргаж өчтдөг гэсэн шүү дээ. Одоо Эрдэнэ төлөвлөрөө бас доорсууд гоё юм байсан гэж балаараад гэдгийг. 1991 он хүртэл 91 он хүртэл Оросд 51%, Монголд 49% лээсэн шүү дээ. Орос захиралтай. Тэгээд тэр арчлалын үр дүнд 50-50 болоод дараа нь монголчууд 51-ийг эзэмшдэг болж Монгол захирал тавигдсан шүү дээ. Тэрнээс өмнө 51% нь орсуудах байсан учраас Орос ерөнхий захирлаа тавьдаг. Тэгээд тэнцээ дураараа дөрөвдөг. Манай төсөв тэн дээр үр тавьж ингэж хүмүүсийнхаа цалин тавьдаг. Манай Эрдэнэтийн төр 80-аад оны их үед ажиллаж байсан ахч нар бол мэдж байгаа. Хевс рүү орж ажиллахыг хүсдэг байсан болохоос Эрдэнэ төлөвлөрийн цалин муу
ажлын ачаал ихтэй ажил хүн ховрол өгдөг гэсэн шүү дээ. Тэгээ ингээд хамгийн тонч дээрэмдчихсэн те. Одоо энэ Джонш байна те. Энэ одоо энэ нэг энэ бэрхийн галчийн нутгаас тэгэл тэр бор өндөр мөндөр говь сүмбэр гэл тэндээс ингээл Джонш ачуулжсэн. Бид нар хичнээн тонн 100,000 тонн Джонш ачуулснаа мэддэггүй шүү дээ. Уран байна те. Мартаа орд гэл гадны хүн орохыг хориглоно гэж бичигдсэн юм лээ тэгээд. Тэр мэрийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгээд сүүлд нь тэр нэг юунд ажиллаж байсан Эрдс минерал гэдэг тэр Эрдс хотод ажиллаж байсан тэр ураны мартаа уурхад ажиллаж байсан нэг офицер яриад дээрээс тэр Володовостокт энэ сэтгүүл дээр гарсан тэр ярилцлага орж ирэл монголчууд Орос хориглоод ирж хүн Орос хориглоод ирж ажиллаж байсан юм байна. Тэгээд гараар болдог амар бүдүүлэг олборлож ирсэн юм байна гэдэргээл тэгэл мэдсэн шүү дээ. Тэр бүдүүлэг ийм олборлолт хийж байхад тэр мартад хүн үлбэрж өгөхөж юу 6 өлтөд тугал мол гараагүй тэр үед те. Одоо тэгээд ашиглахаар 6 өлтөд тугал гардаг. Ийм мангар мулгуу муухаг байж болохгүй шүү дээ. Тэгээ энэ 330 сум энэ аймгийг чинь бидэнд хайртад ерөөсөө бариг баг. Зүгээр л өөрсдөө логистикоо хийхин тулд монголчууд ингэж хувааж гээд талын нэг тарааж агаад бүгдөрөнгө нь яагаад гэвэл бэлчээрийг ашиглуулахын тулд бүгдөрөнгө талын нэг тараацсан байхгүй та. Тэгээд тэр чинь ямар өөрсдийнх нь мал биш нэгдлийн мал гэдэг Оросын малыг л малж ирсэн мал. Тэгээд ялтаа мал гэж хэлдэг байсан. Тэгээд тэрийг маллуулахын тулд ингээд тараагаал тэгээд маллуулаад тэрнгээр нь далимдуулаад хамгийн тонч дээрэмдсэн. Тийм л үйл явдал шүү дээ. Тэгээд бүх аймагуудад за манай Эрдэнэт сүүл баригдсан Дахин, Эрдэнэт, Сэлэнг, Төв аймаг. За ингээл болоо. Энэ дөрвөн аймаг л төвийн шугамтай юу эрчим хүчтэй холбогдсон. Бусд нь байдгүй л байсан шүү дээ. Тэгээ одоо бүх аймагуд чинь эрчим хүчтэйгээ холбогдсон. Бүх сумдууд чинь эрчим хүчтэйгээ холбогдсон. Юу сум аймагуд нь эрчим хүчтэй холбогдож чадгүй. 12 цаг гал мотор нутардаг. Яагаад гэвэл тэнцээ тийм бидний тухай ерөөсө бодож байгаагүй байхгүй. Өөрөөсөө юмаа хэрхэн яаж Монголыг дээрэмд сүлэмжүүл гэж энэ зүйлийг бий болгосон. Тэгээд энэ сууринчмал соёлын хувьд бол монголчууд өөрсдийн гэсэн өрмөц сууринчмал соёлыг бий болгочихсон. Тэрийг эвдэж устгасан юм аа. 800-аад сүм хийдэгдэг чинь тэрийг дагаад асар их хөгжил дэвшиж явжсэн. Бүгдөө ингэ устгаж хядаж, алж хядаж устгаж ингээд бүх юм байхгүй болгосон. За ийм байгаа юм. Тэгээд тэр тэмбүү мэмбүүгээр монголчууд ингээ өгчээсэн чи улаан тараагаар аварцсан ийм галзуу мэдрэл муутай юмд итгэдэг хүмүүс одоо хүртэл хомос өгдөгсүүд чи одоо яалтаачлаад хүний өөр төрөл зүйл юм чи байж хас шахаад тэгээд дэлхийн 2 дугаар дайн 1945 дэлхийн 2 дугаар дайн дараа их Британий тэр пенслийн гараад тэгээд тэр масс үйлдвэрт ороод тэгээд Орос гэдэг энэ ах нас чинь мангадууд чинь тэр яр тэмбүүнээсээ салсан шүү дээ. Сууриншмал соёлтой өдөрч байгаа тэр чигээр яар тэмбүүд тэр та нарын хайртай тэр Лен багш чинь тэмбүүгэр өгсөн шүү дээ. Тэгээд тэр улаан тараймаараа нэмчихдэг байсан бол тэр Лен багш авахгүй илэнцгээ хэлсэн. Тэгээд тэр пенслийн гарч иж дэлхийн ертөнц тэр муу өвчнөөс салсан байхгүй да. Тэр Оросууд яар тэмбүү элдвэдлэн бузар өвчнөөс салсан байхгүй. Тэгээд тэрнээс монголчууд ингээд сууриншмал соёлтой биш бид нар чинь. Бид нар чинь юм ахын нүүдлийн соёлтой хүмүүс. Тэгээд тэр чинь дандаа сууриншмал соёлын өвчин ч тэр муу өвчин чинь. Тэгээд та нарын дэмий өвөө тэгээд тэмбүү мэмбүүндээ баригдаад тэгээд одоо та нарын ураг тарих юм тэмбүүрцэн тарихтал гэдэг байгаа. Тэрнээс монголчууд чинь бол тийм тэмбүүр мэмбүүрэг байсан шүү. Тэгээд нэг бүгдөө бичиг үсэхгүй таг харахгүй байсан. Тэгээд гээд балаараад тэгээд манайч нэм гэр сургуулиуд байсан шүү дээ. Монгол бичгээ заадаг тэр гэр сургуулиуд тэр засаг ноёдын хажууд тэгээд тэр хушуудын хажууд бүр тэгээд тэр байтгаа хөдөө тэр юуны сум иргэд байгаа тийм өөртөө хөрөнгө мөнгөтэй болцсон би даасан тэр иргэд тэд чинь хүүхдүүдэд бичиг соёл сургадаг тийм бичиг соёлтой хүмүүс байсан байхгүй юу. Тэгээ та нарын аав эмээ өвөө чинь тийм бичиг соёлгүй тийм хүлдүү харахгүй байсан байгаа. Бид нар чинь тэр цаасан шувууны үлгэр 33 модон хүний үлгэр гэдэг чинь
бид нар ч уншдаг Эрдэнэ Субашидагаас ахуулаад алтган анжуур данжууртай. Тэгээд тэр туйлс хайлаа тэд чинь дандаа бичвгээр л байсан шүү дээ. Тэгээд уншиж мэддэг тийм л хүмүүс байсан шүү дээ. Та нарын тэр юм уу чинь тэгээд тийм харахгүй байсан байгаа. Тэгэд энэ бүх соёл иргэншил Монголд байсан. Тэгээд устгаа дараа нь бидрийг юм ялангуяа 60 70 80-аад онд тэр Homo soviticus бэлтгэгчин юм сэхэд нэртэй Homo soviticus-уудыг бүтээсэн. За мэдээж тэр Люмпен Перлтор ард өмнө бол дагаал байж лээсэн. Тэгэл ийм л юм байна. 1945 оны тэр Яалтын гэрээгээр нэг тийм Монголыг Сталин, Черчилль, Рузвельт хоёрыг айлгаж байгаа л тусгаар тогтнолын манд зөвшөөрүүлсэн гэдэг энэ мангар байна. Тэр статус кво гэдэг байгаа чи яг тэр байгаа газар нутгаар нь яг одоо байгаа тэр эрх мэдлийн хүлээн зөвшөөрүүлж гэсэн санаа шүү дээ. Тэрнээс Монгол улсын тусгаар тогтнолын тухай биш шүү дээ. Тэртээ дгөө Оросууд чинь энэ Монголын газар нутгийг Хятадын газар нутгийн цаашгүй нэг хэсгээ дээрх эрх мэдэл нь бол бид нар хариуцъя л гэж гэрээцсэн байсан шүү дээ. Тэгэхээр тэрийг тэрнгээр нь үлдээ гэсэн энэ гадаад Монгол гэдэг тэр гадаад Монгол гэдэг байгаа үстэй. Монгол тусгаар Монгол биш гадаад Монгол гэдэг тэр статус квог үлдээх тухайд яриа болсон шүү дээ. Яриа болох ч гэжтэй тэнцээ зүгээр нэг тийм өгүүлбэр л байгаа. Тэр Яалтын гэрэг ороод үзэлтэй ганцхан өгүүлбэр байгаа. Гадаад Монголын статус кво гэсэн нэг л өгүүлбэр байгаа. Тэгээд тэр Рузвельтийн чинь дэд ерөнхийлөгч нь байсан нөхөр Монголд ирээд ингэж өглөө тэр чинь. Монголд ирээд тэр чинь ингэж явж байгаад Монголын тухай Монголд чой болсонтой хөдөө гадаагаар явж ингэжээд дараа нь Америкийн конгресст очиж танилцуулж Чингисийн Монгол гэж нэрээ байдаг юм байна. Тэр хятадуудаа шал өөр хүмүүс, өөр соёл байна, иргэншил байна. Тэр хүмүүс чинь үнэхээр тэр Чингисийн Монгол гэдэг тийм иргэншилсэн тийм өөрсдийн гэсэн соёлтой, түүхтэй, хэл устдаа тийм бичиг соёлтой тийм хүмүүс байдаг юм байна гэж конгресс анх хүлээн зөвшөөрсөн Монголын асуудлыг ярилцаж тэнцээ хэлсэн. Тэгээд Америк юм уу Англи эсвэл энэ Сталин Монголд Монголын тусгаар тогтнол бие даасан тусгаар улс байхыг эрх мэдлийг хэн ч өгөөгүй. Бид нар дэлхийн 2 дугаар дайнд 1945 онд энэ чөлөө төгсгөлөөр 8 сард болсон чөлөөлөх дайнд бид жанчхүүгийн даваа хүртэл байлцсан шүү дээ. Монголчууд өөрсдийнхөө тусгаар тогтнолыг баталгаажуулж тэгжээж энэ тусгаар Монгол улс гэдэг юм чинь бид өөрсдөө байгуулсан болохоос биш хэн нэгэн өгсөн юм ерөөсөө биш. Одоо тэгэл галзуу юм ярьдаг үстэй Аюш Баатар долоо будуулаад шархаа долоогод идгээд мэдгээд балаараад байгаа. Тэр чинь тэр жанчхүүгийн даваагүй тэр халах голын дайн биш. 1945 оны чөлөөлөх дайны тухай Дүүдэ Баатар Маатар гэл тэр Амаараа холбоо хоёр утас барай жанчин манчуу гэх нэг баахан домгууд байгаа үстэй. Тэр чинь чөлөөлөх дайны тухай 1945 он Монгол улс тэгжээд бид өөрсдийнхөө тусгаар тогтнолыг тухайн үеийн тэр юуны дайны ялагч тал болж исэн Англи, Их Британчууд, Америкууд, Француудаар хүлээн зөвшөөрүүлсэн. Хятад хин Сталин хятад металтай ерөөсөө нэг ч үйлдвэр яриаггүй шүү дээ. Монголын тусгаар тогтнолын асуудлаар. Америкууд шахсан шүү дээ. Чинкашиг Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ёстой юм чинь би даасан тусгаар улс танаа улсыг чөлөөлж Хятадыг Японы империалистуудаас чөлөөлөхийн тулд энэ самуранараас чөлөөлөхийн тулд монголчууд орж танад тусалсан шүү. Тийм учраас энэ тусгаар тогтнолыг зөвшөөрлөх ёстой гэж Америкууд л шахсан шүү дээ. Оросууд ч өөрсдөө монголчуудыг Хятадын нэг гадар нутгийн хувьд Хятадын салшгүй нэг хэсэг тэгээд дээд эрх мэдэл нь бол бид нар хариуцж ялгсан шүү дээ. Тийм болохоор тэнцээ чинь тийм гэрээ ихт суучихсан юу гэж Монголыг тэгэд Мао Цзэдунг шахсан магсан ингээ бүр галзуу юм яриад тэр үе чинь Мао Цзэдун байгаагүй Чинкашигийн юу байсан дунд дэргүү болсон байсан. Одоо энэ Тайван штэ Хятад улс нь бүгд Хятад улс гэдэг байгаа чинь Тайван ахгүй. Тайваны Хятадууд л байсан. Эрх мэдлийн барьж исэн. Тэгээ Мао заавч 1949 онд манахаас хойно чинь тусгаар тогтнолоо зарласан. Коммунистууд чинь бүгд Хятад улс 1949 онд байгуулагдсан шүү дээ.
Тэгэхээр энэ бид өөрсдийнхөө төлөө тэмцэж явж байгаа энэ тусгаар тогтнолоо авчирсан юм аа. Тэрнээс тэмцээ нэг 3 нөхөр сууж байгаа за Монголыг тусгаар болгох чигээ тусгаар болгох юм ерөөсөө байхгүй. Бид энэ чөлөөлөлтөнд энд оролцож бид өөрсдийнхөө тусгаар тогтнолыг авчирсан. Тэгээ бүр арай л нэг юм лүмпэн байх юм аа тий. За ганц нэг асуулт байвал тэгээ хариуллаа тэгээ. За эпи соо салга эдгээр чинь Оросыг Монгол гэж заагаад байна уу гэж байна. Түүхээ уушаа. Түүхийн үнтэйг нүүр тулахгүйгээр бидрээ тэгээд энэ эрхчлөө үндэсний бахархал дархлаа мархлаа гэж газуураад гээ. Бид нар түүхийнхээ үнтэй нүүр тулахгүйгээр цаашаа явахгүй. Тийм учраас тэр Лонжид доктор, Бацаахан доктор энэ тэр номнуудыг унших хэрэгтэй. Цэглэмэглөө цагаатгал гэж ном байна. Тэр Өлзбаатар доктор тэр түмбэл тулах зэрэг гэж байж байна те. Одоо тэр мартаж үл болох давтагчгүй түүх гээд манай цаахын продюсерлж хийсэн тэр юу байгаа штэ. YouTube дээр байгаа штэ. Лонжид доктор, Баатар доктор, Бацаахан доктор гурван яриа. Ядаж тэр одоо чи 30 хэдэн дугаар төглөөд тэр дугааруудыг ядаж 38 дугаар гэдэг шиг санагдаад. Тэр 38 дугаарыг ядаж үзээд ямар учиртай яадгийг ингээд нэг ойлгохыг бодооч. Тэгээ чинь Монгол хүн бодлол нэг Монголынхаа түүх монголоор нэг бахархыг л та. Тэгээ нэг орсуудын лүмпэнгүүдийн заагаад өгсөн, монголуудын заагаад өгсөн мангарын нэг одоо хүртэл итгээд ингээд хүмүүс өдгсөд яваад байгаа юм. Тэгээ би хин нэгнээр заалгаж маалгаж ярьдаг ч хүн биш. За 100 жилийн өмнөхийг чи байтугай 90-с доош насны хувьд бүрэн мэдэхгүй байхад худлаа муу хэлэх хэрэггүй. Яг 98 онд төрсэн ахыг нь цагаатгсан үнэмлэх прокуророос өгөхөд манай лам ах ардын хувьсгалын нөхдийг алах гэж байгаа гэд тэр сая төгрөгийг авахгүй гэд аваагүй. Тэр лам ах нь ардын намахыг ална гэд олбонд ороо буу хийгээд суудаг хүн байсан гинэ. За тэгээд ардын хувьсгал ядаг бол манай улс байхгүй болох байсан шүү гэж байна. За тэр нөгөө тэмбүү өмбөг байх. Нөгөө галзуу бодож байгаа. Тэгээд нэг амар доггүй байхгүй да. Энэ бусны сургаал чинь хамаг амтны тусын тулд үсттэй. Тэгээд чинь хамаг амтны тусын тулд буян хийж ном уншиж байгаа хүн штэ. Тэгээд тэр хүн ална гэд одгонд ороо буу хийгээд сууж яах гэдэг чинь ийм логгүй юм мангар ийм бүр нэг яах таач лээ тэ. Ийм тэнэг юм яриад бичих гэж. За Сталины талаар үнэн гэвэл ердөө л энэ үнэхээр бодит үнэн сахалт гүрд бидэнд нэмэр болоогүй нэрмээс л болсон. Үнэн. Тэгээ хамгийн мал лаач шатаж түүхийнхаа үнэнг одоо нулимд баймааргүй шүү дээ. Тэгээ одоо Монгол хүнлэн болвол энэ хиний мороор газар төгснөө санаараа манаараа гэдэг юм мангар байж болохгүй шүү дээ. Энэ мангадуудыг чинь бид бүтээж өгсөн, бид байгуулж өгсөн гэдэг дандаа санах хэрэгтэй шүү дээ. Тэгээд өстөө харин тэр ФСК болоо тэр Монголын Батхааны хөшөө тэр улаан талбай дээр авч босгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд Батхаанд 3 мөрөг сунж мөргөж явах хэрэгтэй шүү дээ. Энэ мангадууд Батхаанлын үсэг чинь бүтээж өгсөн. Тэгээд цаашлаад өвгдээцэн яхан бол манай их хаан байна. Чингис хаан дээр энэ Монгол дээр чинь Чингис хааны хөшөөг үзэж хямраас иргэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд мангадуудад тийм ухаан байхгүй л дээ. За өөр. За тэгээ өөр юу болгоо? Асуулт байна. За ийм байна. Тэгээд монголчууд бид өөрсдөө энэ улс үндэстнээ өөрсдөө бид тусгаар тогтнолоо өөрсдөө байгуулсан. Дэлхийн 2 дугаар дайнд энэ мангадууд чинь эхлээд фашист Германтайгаа нэг тал байсан шүү дээ. Польш тэр Варшавад хамт ёслолын арга хэмжээ хийж байгаа зураг нь биш дээ. Тэгээд дараа нь 41 оны 6 сарын 22-нд итгэл левдэж итэр гэж бүр яг тэгж байдаг шүү дээ. Тэр социалист лагерын үеийн кинон дэр тэгж гардаг. Германы фашистууд итгэл левдэж дайрлаа гэдэг. Хин дайрхан цаг хугацааны асуудал байж байгаа Германд төгөлөл дайрцсан. Тэгэл нөр чи холбоот нь л байсан шүү дээ. Тэгээд тэр энэ мангадууд зүйлт холбоот улс руу тухайн үед тэр юунууд фашист Германд дайрж явах
эдийн засгийнхаа хувьд хэдий буураа ядуулсан хамгийн тусалсан улсууд бид шүү дээ. Хамгийн их юмараа тусалж, хамгийн их бүх юмар гаргаж дайчилж тэгэл тэр үед алтбол ноос бол алт гээл тэгэл тийм юм хүртэл яасан бүхнийг фронт руугаа 2 удаа асар том фронт руу юу болсон байдаг. Манайх танкын цуваа хүртэл гаргаж өгсөн. Нисэх стратеги юу нисэх онгоцны бүхэл бүтэн юу хүртэл байгуулж өгчээсэн тий. Тэгэд бид хамгийн их тусалсан хэний мороор газар төхөж хэн хэнд илүү туссан бэ гэж ярих гэж байгаа бол бидний мороор газар туссан бид нар хамгийн их тусалсан. Тэгэд би бол энэ хомос утгасуудыг ойлгодог байхгүй юу? Айцтай тэгээд тэр айцаа зөвтгөх нэг өнцөг хайгаад байдаг. Тэгээд тэрнээс эдгээр нэг тийм орсоорч нэг өгүүлбэр мэдэхгүй шүү дээ хөрх юмд. Тэгэл зүгээр л айцтай тэгээд тэр айцыгаа зөвтгөх өнцөг болдог нэг тийм л хүмүүс шүү дээ. За юм байна. Хүний нэг энэ намайг тэр Батүүлэн Сосроо армын Эдбэгдөржийн хүмүүс гэдэг хань тийм ээ тийм гээ одоо хэлчих ядаргаатай. Энэ хүмүүсээ авчирсан эрх чөлөө намайг юм олж мэдэх тэгээ энэ ядуу юмны учир шалтгааныг ойлгох юу зөв юу бурууг мэдхэд энэ хүмүүсээ авчирсан асчлаад эрх чөлөө намайг тэгээ нүдийн маань нээсэн байхгүй юу? Уурах тархийн маань тэлсэн байхгүй юу? Чи хүн юм аа. Хүн учраас чи ингээд нийгмийн багж хэрэгсрүү чамайг хэн нэгэн мэдэх ёсгүй. Чи хүн учраас чи өөрөө өөрийгөө мэдж явах ёстой. Чи өөрөө юм унш таньж мэдэх тэр боломжийг маань нээж өгсөн учраас би энэ хүмүүсээр ямар хүндгэлтэй ханддаг. Ямар ахнараар бахархдаг аа. Тэгээд тэгж бичлээгээд би одоо гомдох юм байхгүй илүү их бахархна. Илүү их баярлна. Ах нартаа манайгаа холбоот өчөөд байвал те. Ийм байна. За өнөөдрийн даг юм өндөрлөө. Тэгээд дараачийн даваа гарагт хүн сүргийн сэтгэл таваар уулзгаая. За баярлалаа. Шеэрлээ түгээгээд өгөрөө.